Бүх толботой амхтай, хөвсгөл хэмээх нутагтай, хольж болдоггүй цустай, сольж болдоггүй ястай, зарж болохгүй эх орныхоо захиасыг биелүүлж яваа игэл жирийн аавын охин мөнх эрдэнэ охтой бэлгүүн зээмэний би өөрийн үзэл бодлоо илэрхийлэхэд бэлэн болоод байна. Өнөө үе дэлхийд даяар тулгамдаад байгаа асуудлын нэг бол хог хаягдал мөнөөсөө мөн. Тэгвэл тэр асуудлыг шийдэхийн тулд хувь хүн бүрийн оролцоо, бидний дадал зуршил гэдэг зүйл маш том нөлөөг үзүүлээд байгаа юм аа. За тийм ч учраас миний зүгээс гэрийнхаа хог хаягдлыг үргэлж ялган хаяж амун дээрээс нь сургуулийнхаа сурагчдыг хогоо ялган хаях аян гөрнүүлэн амун дээрээс нь сургуулийнхаа сурагчдыг давхар хог хаягдлыг хэрхэн тушаадаг талаар мэдлэг ойлголтуудыг өргөж өг. За мөн сүүлийн үеэс хэрэгжүүлж эхэлж байгаа дадал маань болохоор өмнө нь дэлгүүр орох бүртээ гялгар тор ашигладаг байсан бол одоо тэрийгэ болоод даван торыг ашигладаг болсон. За энэ нь болохоор нэг гялгар уут хөрсөн задрахтаа 500 жилийг зартилдаг. Тийм ч учраас хүн болгон даван торыг ашиглаж хэвсэх юм бол тэр байгаль дээлтэй эрүүл аюулгүй хүн болохдоо маш том нөлөөг үзүүлж чадж байгаа гэдэгт би өөрөө итгэлтэй байдаг. Мэдээж энэхүү дадал зуршил маань та бүхний хувьд маш өчүүхэн жижиг зүйл шиг санагдаж магадгүй. Гэхдээ зөвхөн надаас эхлүүлээд маш олон хүмүүс энэ зүйлийг амьдралынхаа хэм маягтай уялдуулан хийж бүтээж энэ дадал зуршлыг хэвшүүлж чадах юм бол ирээдүйд бид бүхэн байгаль дээлтэй эрүүл аюулгүй орчин нийгмийг бүтээж чадах үндэс болно гэдэгт би итгэлтэй байна.